Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй зав юм. Тэр завинд нэгэн тал суусан бол эргэн буцах эрхгүй болно. Харин нөгөө талын эрх хүрхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эрхт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эрхт хүрч аз жаргал думбуух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрэг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрэг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрэг бол хүний амьдралын төгсгөлийн эрэг бөгөөд бид энэ эрэг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үүнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж үндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүндрэлтний агуу их баялаг амьдралын утга учирыг өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрэг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцгэнүү та бүхэнд бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Агипарын Баки хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу. За юуны өмнө вебсайтанд тулгуурласан Монголын анхны онлайн радиогийн хамт олон залуучууд та бүхний ажил үйлсэд бол шин сэтгэлээсээ мэдчилгээ дэвшүүлье. За ягаад өгч зэрэг та бүхэн маань хувь хүмүүсийн өнөөдрийн амьдралын тусгал болсон бидний үзэл бодлыг хуваалцаж олон нийтэд бас санал солилцох ийм боломж олгож байгаагаараа бол шинэлэг зүйл хийж байгаа. Бас анхны шин технологи тулгуурласан шинэлэг радио гэж би хувьдаа үнэлж явдаг. Тийм учраас та бүхэндээ бол ажлын амжилт хүсье. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт мань оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Аливаа нэгэн нэвтрүүлэг маань өөрийн гэсэн зорилго, зорилттой байх ёстой. Бидний бэлдэж байгаа энэ хүн нэвтрүүлэг маань оролцож байгаа хувь хүн талаас нь гаргаж ирэхийг хичээдэг. Нэвтрүүлэг маань 100 асуулттай. Би танаас 100 асуултыг асуун, та надад 100 хариултыг өгнө. 100 хариултыг өгөхдөө чин сэтгэлээсээ л өгнө. За мэдээж би бол аль болох шин сэтгэлээсээ хариулахыг хичээе. Нэвтрүүлгийн маань эхний хэдэн асуулт таны товч танилцуулга байх болно. Ингээд хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хамтдаа эхлэе. За. Таны хамгийн ихний асуулт таны нэр. Миний нэр Баки. За Баки гэдэг нэр бол бас казак нэрний хувьд бол бас тиймч төгөөмөл нэр биш байна лээ. Гэхдээ би 1959 онд 2 дахь удаагийн мал өвчлөл нэгдэлж хөдөлгөөний 2 дахь удаагийн аян явж байхдаа төрсөн юм байна лээ. Тэр үедээ манай өвөг эцэг аав ээж нар манай тэр үедээ бас манай нутагт бас Баки гэсэн нэртэй ойн цагдаа
бас ухаалаг тийм хүн байж бодвол одоо тэр хүний нэрийг бэлгшээж над хайрлсан байна гэж би сонссон. Таны нас? За одоо 59 онд төрсөн хүн шүү дээ. 55 настай байна. Таны биеийн өндөр болон жин хэд байдаг юм бол? За би одоо 165 сантиметр. За биеийн жингийн хувьд бол нэг 80-81 кг тэр орчимд байна да. Таны цусны хөлөг? 3 дахь үлэг. Шашин шүтлгийн хувьд? За шашин шүтлгийн хувьд бол би бол одоо бас өөрийгөө мэдээж мусульман шашинтан гэж хэлнэ. Тэгвэл бидний үед бол бас одоо шашингийн үзлэр хүмүүжсэн. Тэр үед бол бас нийгэм маань өөр байлаа. Гэлээ гэхдээ миний одоо дотор бол бас өөрийн гэсэн бурхантай бас одоо шашин шүтдэг гэж бас хэлж болохоор. Тэгвэл учиргүй одоо бишэл мусульман шашны мөргөлийг үлдээд тэр нарийн дэг жаягийг бариад явдаггүй ч гэсэн дотроо бол ямар ч гэсэн хүнд буруу зөрүү юм хийж болохгүй шүү. Хүнд бол одоо гай тарж болохгүй шүү. Дээрээс одоо бас бурхан гарч байгаа шүү гэсэн миний дотоод итгэл үнэмшил. Энэ бол миний одоо шүтлэг юм уу да. Ер нь ингээ хараад ахта хүмүүс чинь хамгийн одоо өөрт нь хүнд тохиолдсон үед, хүнд байдал тохиолдсон үед жишээл одоо өвчин зовлон ч юм уу эсвэл янз бүрийн амьдралын хүнд байдал тохиолдсон үед ямар нэг байдлаар одоо бурханд залбирдаг шүү дээ. Энэ бол бас буруу биш. Ягаад гэвэл хүн гэдэг бас байгалийн амьд. Тийм учраас өөрийн гэсэн одоо дотоод шашин шүтлэгтийн одоо итгэл тулгуурласан одоо тийм төлөвшил байх ёстой л гэж бодож явдаг. Таны гэр бүлийн танилцуулга? Эхнэр 3 хүүхэдтэй амьдардаг. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж би. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг гэдэг юм бол? За миний хувьд бол одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. За дээр нь бол одоо энэ ямарваа нэг асуудлыг хийхийн тулд тэр ажил үйлсийн хамгийн анхны галанд сэтгэлд бий болсон байх ёстой. Тухайн асуудлыг бол эхлээд сэтгэлдээ тээж дараа нь одоо тэр сэтгэсэн зүйлээ үнэхээр одоо хийж бүтээе гэсэн зорилго тавиад тэгээд тэмүүлээд зүтгэж тэгж байж бүтээл үрдэн гарна. Тийм учраас сэтгэл байвал зүтгэл байна, зүтгэл байвал бүтээл байна гэж би бас одоо хэлэх дуртай хүндээ. Таны дуртай дургу хоолны хувьд? Дуртай дургу хоол. За энэ нь бол яг дуртай дургу хоол ч гэж тийм. Миний хувьд бол нэг гурилтай хоол идэх дургу байдаг юм аа. Одоо ялангуяа шил одоо ингээд урд хятад бүгд найрамд хятадаар дуусгахт бол дэлхийд одоо хоолны төрлөөр бол гүйцэх орн бар байхгүйс маш олон төрлийн хоол идэгдэхтэй. Тэрэн дотроос шил гурилтай хоол идэхээр бас нэглээ идэж чаддаг юм да. Түүнээс бусад одоо хоол ялангуяа одоо шил юу гэдэг нь ногоотой шил уушуур гэдэг Монгол хоол бүгдийг бол үүдэн дуртай да. Таны сонирхол болон хоббины хувьд? За миний сонирхол хоббины хувьд бол яг би өөрөө бас эрдмийн хамт олон донд өссөн, хүмүүжсэн, ажилласан. Тийм учраас энэ түүхэн сэдвтэй, за эдийн засгийн чиглэлийн сэдвтэй, за энэ мэдээж бас уран зохиолын чиглэлийн одоо ном цуглуулж эднэрийг бас амтрахын унших. За тэр тэдгээр номноос өөртөө хэрэгтэй гэсэн санаа сэдлийг одоо өөртөө тусгаж авах ийм чиглэлийн хобби тагнаа. Миний одоо гэрт бол ном л их олон байна да. Таны бүр багада таны хүсэж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг вэ? Би бол ер нь багада бол бас хөдөө орон нутгад өссөн. За эцгийнхтэй одоо тусалж, мал хариулж ингэж өссөн хүүхдэлтэй. Тэгтээ багшил болъё гэж боддог байсан. Ягаад гэвэл одоо 10 жилийн сургуульч дээр ихтэй сургуульд орж ирээч тэр маш одоо мундаг алтчиг сайхан багш нар надад хичээл зааж байсан. Тэгэд хүний үлгэр тэр багш нараас одоо бас хүнд саяаж төлөвшөж байгаа юм л да. Тийм учраас бол багш бол идеал гэж бодож байсан. Тэгтээ яг одоо 10 жилийн сургууль төгсөөд мэрэгжил сонгохдоо бол хөдөө аж ахуйн эдийн засгийн мэрэгжил сонгосон л дээ. Тэгээд тэглээч гэсэн
явсаар байгаад хөдөө аж ахуйн их сургуульд багшаар үлдээд тэгээд тэр багын сонирхол маань ийсэндээ Мөрөөдөл бол ийсэн гэж хэлж болно. Согтууруулахында таны бодлоор юу вэ? За энэ согтууруулахындааны хувьд бол одоо хүмүүсийн бодол янз янз байгаа л да. Хүн одоо янз бүрийн байдлаар хэрэгэлдэг. Энгийн хэрэглээний зүйл ч гэсэн, эдэний дээш ч гэсэн зарим нь бол хүнийг хүндэтгэж одоо өгдөг. За зарим нь бол бас одоо тухайн хүний сэтгэлийг бодож бас уучдаг. За зарим нь одоо тайвшрахын төлөө уудаг гэдэг юм, стрессээ гаргахын төлөө уудаг гэх юм янз бүрийн одоо асуудал байх шиг. Тэгэхдээ би бол бас одоо энэ ихтэй сургуульд бол эдийн засгийн онлын хичээл зааж байсан. Тэр үедээ бол сэтгэл ханамжийн онол гэж онол байдаг юм л да. Зүй тогтол, эдийн засгийн зүй тогтол юм да. Тэр онолын ёсоор хүн ямарваа нэг одоо барааг нэмж хэрэглэх тусам тэр бараанаас авах ханамж нь дандаа буурч байдаг. Ийм зүй тогтол байна. За жишээл одоо юу гэдгийг хүн маш их ам сангаж ирээд эхний аяг цайвал маш сайхан ханамж авна. Хоёр дахь аяг цай уухтай зэрэг хоёр дахь аяг цайны амт нь эхний аягны амтыг гүйцэхгүй. Гурав дахь аяг цайвуулаа хоёр дахьыг гүйцэхгүй. Ингэж явсаар байгаад за магадгүй одоо нэг данг цайвуулаа гэж бодъё л. Тэгвэл хамгийн сүүлчийн усан аяг цайны амт бол ямар ч амтг. Ингээд буураад ивчдэг. Гэтэл энэ зүй тогтолд захирагддаг нэг асуудал нэг л зүйл байна гэж байна. Тэр бол арх. Эхний гондгийг уулаа арай гэж уун ханамж авах биш. Хоёр дахьыг уудсан чинь нөгөө ханамж нь буурах ёстой шүү дээ. Нэмэгдчихсэн байна. Гурав дахьыг уусан чинь хоёр дахьасаа нэмэгдчихсэн байна. Ийм байдлаар явсаар байгаад нэг мэдх тасарчдаг. Тэгэхээр энэ бол одоо манайхан хэлдэг шүү дээ. Арх тарс гэдэг бол өөрийнхөө савнаас бусдыг дийлдэг гэж. Тэгэхээр энэ бол одоо тэр эдийн засгийн хууль зүй тогтолд захирагдахгүй байгаа учраас хүний амьдралд одоо хамгийн муу мухай хүний одоо их үүсвэр яа харахгүй юм байгаа юм да. Тийм учраас энийг бол манай залуучууд их л одоо бодолтой хөрдөж байх хэрэгтэй юм да. Хэрвээ хөрдгийг бол. Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? За нэг бол би өөр тодорхойлох нь ааш юм. Гэхдээ одоо би бол төлөв даруй жирийн л одоо нэг хүн гэж боддог юм да. Тэгвэл таны эргэн тойронд байгаа ойр дотны хүмүүс чинь таныг ямар зан чанартай гэж хэллээд дүгнээд байна? За ер нь одоо найз нөхд гэдэг юм уу хамаатан салангууд бол одоо бас ерөнхийдөө бол нэг тийм төлөв даруй тэр болгоно хамаагүй юмд бас хөдлөөд байдаггүй. Зарим нь бас ярьдаг шүү дээ. Ер нь заримдаа их бөөрөн хилчих гээд байдаг шүү гэж. Тэр ч бас үнэнч байж магадгүй юм. Таны хамгийн дуртай спорт ямар спорт? За миний хувьд бол одоо нэг одоо сайн одоо хичээлдэг спорт гэж үндсэндээ байхгүй дээ. Яг зүгээр бага сурагч байх үедээ бол теннис тоглодог юм янз бүрийн спорт бол хичээлдэг л байсан. Хэрвээ та стрессэнд орвол стрессээ яаж тайлж байна? Хүн болгон ч тайлдаг өөрөөрөө аргатай байдаг юм. Таны арга ямар арга вэ? Сэн амьдралд бол хүн янз бүрийн одоо нөхцөл байдлын улмаас стрессэнд орох байдаг л зүйл. Гэхдээ хүн хамгийн гол нь бол тайван байх ёстой гэж би тайван ханддаг л да. Ягаад гэвэл ер нь амьдрал баян учраас ямар ч хүнд бэрхшээлтэй асуудлыг бол шийдэх гарцсан байж байдаг байхгүй. Заавал тэр нь бол одоо хөнгөн хялбараар гарч шийдэж болох. За хэцүү аргаар шийдэж болох янз бүрийн гарц байдаг. Тийм учраас би бол тайван аль болох тайван хандаж тэр гарцаа олохыг л хичээдэг юм да. Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг вэ? За ер нь одоо хүн чинь нэг ямарваа нэг асуудалд ажлыг хийхэд өөртөө итгэл үнэмшил бий болоод за би энэ ажлыг хийе юм одоо жишээл одоо ном бичсэй гэдэг юм те. За тэр зорилгоо тавиад тэрэн дээрээ бол яд жинхэнэ ёсоор одоо хөдөлмөр гаргаад ажиллаад тэгээд үрдөнгийн үлссэн үедээ бол бас сэтгэл ханамжтай байдаг. Жишээл одоо би юу гэдгийг ихтэй сургуульд багшилж байхдаа анхны ном сурах бичгийг бас бус багш нартай хамтраад
бичиж байлаа. Жишээлбэл одоо эдийн засгийн ухаан, микро эдийн засгийг гэдэг. Тэр анхны номоо ингээд яг бичиж турваад шав нарынхаа бүтээл гар дээр нь бүтээл ууж тавихад бол бас ер нь хүн яг хийгснээ хийгээд тэр үрдэндээ хүрсний дараа бол бас сэтгэл ханамж авдаг юм байна гэж бодож л байсан. Тэр үед нэг өөртөө таалагдж байгаа хэрэг. Мэдээд ш. Та ирээдүр рүү явахыг хүсэж байна уу? Өнгөрсөн үе рүү явахыг хүсэж байна уу? За одоо ер нь бол мэдээж хүн чинь хүний одоо насанд залуу нас гэдэг шиг чухал байгаа шүү дээ. Залуу нас хэрвээ эргэж олдгдсан бол мөнч их юм хийхсэндэ гэж бодогддог үе бий л дээ. Гэхдээ бидний одоо залуу насны үед бол энэ нийгэмч өөр байлаа. Орчин маань ч гэсэн өөр байлаа. Одоогийн шиг энэ одоо мэдээлэл, шинжлэх ухааны технологийн эрен үеэс тэ харьцуулахад бол бас хэцүү үе байлаа шүү дээ. Одоогийн шиг одоо интернет, гар утас гэдэг юм уу энэ шинжлэх ухааны мэдээллийн технологийн асуудал байгаагүй. Хэрвээ одоо дахиад нэг 20 наснда очихсан бол тэгтээ одоогийн нийгэмтэйгээ хамт очсон бол ардчилсан нийгэмтэйгээ ийм одоо шинжлэх ухааны технологи хөгжсөн үетэйгээ хамт очихсан бол бас л одоо өнгөрсөн энэ үеэс харьцуулахад бас тэрнээс илүү юм бүтээх тэмүүлэл бол байх байсан бахаа гэж бодъё. Та ямар гар утас өрдөг вэ? Samsung Galaxy S5 байх нь тийм ээ. Дэлгэсэн дээр нь ямар зураг байх вэ? Өөрийнх нь зураг байгаа. Нөгөө цаанаасаа ирдэг зураг нь ах нь уу? Тий, цаанаас ирдэг. Таныг одоогийн ажил мэргэжлээс сольгвол ямар ажиллаар сольгоо та? Одоогийн ажил мэргэжлээс сольгвол одоо би бол мэдээллийн технологи чиглэлээр өгнө байвал зүгээр гэж боддог хаяа. Тэгвэл яг юу хийх нь мэдээллийн технологи? Тэгвэл одоо чинь яг орчин үеийн одоо мэдээлэл технологийн дагуу хөл нийлүүлээд бусад залуучуудтай адилхан магадгүй одоо та нар шиг ингээм одоо онлайн радио телевиз ч гэсэн үүсгэн байгуулад явж ийж болно шүү дээ. Та нэг өдрийн төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусчаад юу хийх хүсдэг вэ хамгийн түрүүнд? Ер нь гэртээ харахыг хүсдэг дээ. Би ч бас гэрцэг амтан байж магадгүй. Гэрээ. Шугал харах юмсан. Хараад бас нэг жоохон дөрвөн мөшөө тэний үе сайхан амрах юмсан л гэж боддог. Таныг их сайхан дуулдаг гэж сонслоо би. За тэр чаар нутлал байна да. Би бол ер нь дуул хавьяас үндэ бол байхгүй. Хүний хувь тавилан яг юунаас яаж шалтгаалдаг юм болоо? Яаж явах нь? За одоо ер нь одоо хүний хувь тавилан гэдэг чинь миний бодлоор хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээр хүний өөрөөс нь шалтгаална. Хүн өөрөө хичээгээд өөрөө амьдрал ахыгаа сайн авч явъя гэвэл бас ч гэж гарт нь амьдрал нь байна шүү дээ. Нөгөө нэг асуудал бол өөрөөс нь хамаарахгүйгээр гадны хүчин зүйлээс бас шалтгаалдаг тал бас байна шүү дээ. Гадны гэдэг чинь одоо хүний өөрөөс нь хамаарахгүй бусад хүчин зүйлээс. Тэгэхээр тэр гадны хүчин зүйлээс чинь одоо генетийн янз бүрийн одоо асуудал байна л да. Тэгэхээр хүн өөрөө хичээнэ гэдэг чинь их чухал байна л да. Тэр цаанаасаа зурцсан байт юм шүү. За магадгүй ер нь бол бас тэрийг бас 100% эсрэхгүй тэгтэл ер нь өөрөө бас аль болох хичээх хэрэгтэй дээ. Таны хамгийн ад жаргалтай байсан үе? За ер нь бол миний амьдралд бол аз жаргалтай байсан үе зөндөл тохиолдож байсан. За анх гэр бүл болоод мэдээж баярлж байлаа. За хүүхдүүдтэй болоод бас баярлж байлаа. За анхны ачаа үзээд бас баярлж байлаа. Тэгэхээр ийм одоо мөн одоо манай хүүхдүүд маань гэр бүл зохиоход бас маш их баярлж байлаа. Тэгэхээр хүний амьдралд бол одоо аз жаргалтай үе мөч аль болох олон тохиолдосоо л гэж бас л бурхнаас залбирчл байдаг хүний нэг л дээ. Өнгөрүүлсэн амьдралын мөч бүхэн аз жаргалтай. Тий. Тэрийг л мэдэрч амьдрах хэрэгтэй. Тэр тэгжээж л амьдрал гэдэг чинь жинхэнэ утга учиртай байна шүү дээ. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө үрж байна? За би ч нэг мөнгө үрдэг юм да. Яг нэг өдийн хоолыг л одоо иддэг. За тэгээд л одоо
удасны хэрэглээ, удасны төлбөр юу гэдгийг те. За дээр нь бол мэдээж одоо гэр орны гол зардлуудыг бол бий гаргадаг л да. Яг өөртөө зориулж бол нэг яг цэвэр өөртөө зориулж гарах нэг за өсрээд нэг 500 байна уу 500 мянга тэр орчмод байгаа. Та хамгийн анх уулзсан хүнээ ханаас нь гэлж хардаг бай. За ер нь одоо ингээд хүн чинь нийгмийн амьтан тийм учраас уулзангуудаа эхлээд би бол тэр хүний ерөнхий төлөв байдал руу нэт тусдагсан гэдэг ийм ерөнхий байдал нь ямар байна. Тэгээд болж өгвөл аль болох нүдрүү нь харж тэр хүнтэй харьцах яриа өсгөх гэж л оролддог л доо. Тэгж байж л хүн чинь бие биенээ таньж мэдэн шүү дээ. Ер нь бол хараад бол тэр хүнийг та таньж чадж гэнэ үү? За бараг л таньда. Яагаад гэвэл би чинь бас ихтэй сургуульд бол олон жил багшилсан. Энэ хугацаанд бол бас нэг хүнийг энэ ямар шүү байр төлөвтэй хүн байна гэдгийг бас таньчих гээд юм л да. Та бусад хүмүүсийг өөртөө юугаараа татдаг вэ? Яаж татдаг юм бол? Танд хүмүүс яаж татагдаад идэг юм бол? За энэ бол яг би бол бусад хүмүүст бол яг өөрийнхөө байгаагаараа байдаг л да би чинь. Тэрэндээ бол илүү татагддаг юм болов уу гэж боддог нэгдүгээрт. За хоёрдугаарт бол одоо аль болох шударга байхыг хичээдэг. Тэгэхээр одоо найз нөхдөд хоёр тойрны одоо хүмүүс болохоор тэр байдалд илүү татагддаг юм болов уу гэж боддог. Энэ авилгал хийх хурд гэж танихаар юу вэ? Авилгал хийх хурд гэдэг чинь өнөөдөр бол манай нийгмийн одоо амьдралд оршиж байгаа гол халдвар төвчин юм да нийгмийн. Тэгэхээр өнөөдөр авилгал авч байгаа өгч байгаа хүний ингээ харахад бол аль аль тал дээр дүгнэлт хийж болох юм. Ялангуяа өгч байгаа хүн нөгөө хүнийг ямарваа нэг байдлаар өөрийнхөө ажил үйлсийг бүтээж авахын тулд тэр хүнд бол мөнгө төгрөг өгнө гэдэг чинь тэр хүнийг доромжилж байгаа хэрэг гэж боддог. Өөрөөр хэлбэл за энэ хүн бол нэг хэдхэн бор төгрөгнөөс болоод над худалдагчдаг тийм сулг юм байна да гэж. Тэгэхээр би бол авч байгаа хүнээсээ илүү өгч байгаа хүнийг бас буруутгаж байгаа. Мэдээж тэр авах гэж байгаа хүн бол тэгэхээр намайг одоо сулган доромжилж байгаа гэдэг утгаараа хандах ёстой л гэж боддог. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Баки их хурлын ирж оролцож байгаа. Ингээд таны дараагийн асуулт маань 30 дугаартай асуулт байна. Хоёлаа нэвтрүүлэг 30 явж орсон байна. Та сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлдэг юм болов? За одоо тэгээд сэтгэл хөдлөл гэдэг чинь өөрөө баярлах, инээх, уурлах. За магадгүй одоо үйл хөдлөлөөрөө бас янз бүрийн хэлбэрээр илэрхийлэгддэг л баг л та. За миний хувьд бол бас мэдээж одоо хүн юм чинь баярлах, уурлах. За сэтгэлээр одоо унах гэдэг юм уу янз бүрийн байдал гардаг шүү дээ. Гэхдээ энийг бол одоо мэдээж аль тэр олон нийтийн дунд бол аль болох төвчгийг хичээдэг л дээ. Зүгээр мэдээж хоёр дотно дэрэгдээ байгаа сөөхөн хязгаарлагдсан мөлгөрөнд бол мэдээж илэрхийлждэг. Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч яагаад вэ гэхээр маш их ажилдаа завгүй юм байна шүү дээ. Хэлхийг хүсдэг тэр үг ямар үг вэ? За ер нь би ч нөгөө юу гэдэг лээ хайр нь дотроо хадна гадна гэж тэр бас над бол тохирдог үг байж магадгүй. Тэр болгоно одоо би бол ингээд нялуураад гэдэг юм уу. Одоо ингээд миний хайр гэдэг юм уу. Тэгээд байдаг хүн биш л дээ. Тэгтээ одоо чиний ачаар л би өдий зэрэгт явж байгаа шүү гэж хэлэх гээд байдаг хүн л дээ. Би өөрийн мундагтаа биш. Шил одоо миний ханы ачаар би өдий зэрэгт явж яана гэдэг юм уу. Ийм маягаар хэлэх гээд байдаг. Ер нь бол хэлдэг юм байна. Тэгэхээр хоёлаа ингэ хэлсэн ч тохиол би л ах та. Нэвтрүүлгээр дамжуулаад та хандаад энэ сайхан сэтгэлээ хавыг хэлээч.
За одоо миний хань надад бол 3 сайхан хүүхэд төрүүлж өглөө. Тэр нь намайг өдий зэрэгтэй явахт маань одоо өдий зэрэгтэй төшөлсөж ирсэн. Би бол өртөө шүү л гэж хэлэндээ. Хүн болгон залуу насыг дайраад өнгөрдөг. Та бол тэр сайхан залуу насанд толстой барын аманд гараа хийгээс уцахгүй гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгж л явсан баг. Залуу нас гэдэг хайр дурлалгүйгээр зүүрлэхийн аргагүй. Хүн болгон хайр дурлалтаа учирч байсан. Би танаас юу гэж асуух гээд байна вөхөр та залуу сайхан наснда дурлалтаа хэр шатаж байна? За яг ер нь бол 10 дугаар анги төгсөх за юу ер нь ерөнхий боловсролын сургуулийг ч гэсэн одоо манай тэрийн залуучууд чинь бие биендээ бичгээр захиа өгдөг. За тэгээд тэр захиаг нь өөрөө өгч чадахгүй бол бусдаар дамжуулж өгдөг тийм юмыг бол мэдээж туулсан л да. Хэр олон захиа өгöd. Тэр үедээ бол нэг ч олон өгөө хаа тэгтээ бас хаос үгүй. Тэгэхээр тэр бол бас одоо юу гэдгийг тийм гинэн сайхан тийм сэтгэлээр тэр үедээ бол хандчил байсан. Энэ дэлхий дээр муу хүн их вэ нөө сайн хүн их вэ нөө? За энэ дэлхийд бол ер нь миний бодож байгаагаар бол мэдээж сайн хүн их байгаа. Муу хүн харин аль болох цөөхөн байгаасаа л гэж хүсдэг. Зүгээр энэ дашрын дэлгэт нэг хүмүүсийг өөрийнх нь мэддэг зүйлээ амьдралд одоо хэрэгжүүлэх талаас нь нэг 4 ангилдаг юм байна л да. Нэг хэсэг хүмүүс байдаг юм байна. Тэрний адаг зэрэг өөрөө юм мэддэггүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө мэддэггүй гэдгээ бас өөрөө бас мэддэггүй. За ийм хүн бол нийгэмд маш их хор шиг тарьдаг гэж байгаа. Гэхдээ нэг ч олон биш. За хоёрдугаар үлгийн бас нэг хэсэг хүмүүс байдаг юм байна л да. Тэр нь болохоор өөрөө юм мэддэг. Тэгтээ өөрөө мэддэггүй. Тэгтээ өөрийнхөө юм мэддэггүй гэдгээ өөрөө бас мэддэг. За энэ бол бас одоо түрүүшээ эхний бүлэгтээ харьцуулахад бас ч гэж гайгүй тэгтээ бас нийгэм дуршигтай. За 3 дахь бүлгийн хүмүүс байдаг юм байна. Тэр нь бол өөрөө юм мэддэг. Тэгтээ өөрөө юм мэддэг гэдгийг өөрөө бас мэддэггүй. Тэгтээ энэ бол бас нийгэмд хэрэгтэй. Жаахан сайжруулаад авчих юм бол нийгэмд их юм нэмэр оруулдаг. За 4 дахь бүлгийн хүмүүс болохоор өөрөө юм мэддэг. Өөрийнхөө мэддэг гэдгээ бас өөрөө мэддэг. Тэрийг амьдралд бас хэрэгжүүлж чаддаг. Ийм л улсууд бол нийгэмд олон байвал нийгэм маань хөгжинтэй. Таны багада хамгийн их тоглолдог байсан тоглоом ямар тоглоом байх вэ? Би ч одоо ховдголын эрэг дээр өссөн хөлтэй. Тэгээд миний баг байх үед одоогийнх шиг ийм одоо интернет орчин байсан биш. Завлгаар бол бид чинь одоо ялангуяа өвлийн хөлрөлд бол дандаа тишүүрээр ховдгол дээр гулгадаг. Өглөөнөөс орой хүртэл одоо энэ тэгжил тишүүрээр гулгаж бага нас өнгөрүүлсэн дээ. Та ижил хүүстэн хүмүүсийг хараад юу гэж боддог вэ? Тэр ч одоо манай Монголд бол бараг байхгүй үстэй. Зүгээр энэ нэгэнт тэр өндөр хөгжилтэй орнуудад байж байгаа үзэгдэл учраас одоо тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яах вэ? Гэхдээ энэ бол нийгмийн хөгжлийг өнөөдөр бид бол заавал өндөр одоо байшин барилга эсвэл одоо том гоё тансаг машин иймэр биш. Нийгмийн хөгжил гэдэг чинь бол тэр нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүсийн иргэдийн өөрсдийн тэр ёс суртахуунтай холбоотой тэрний төлөвшөлтэй холбоотой бие биенийгээ гэсэн тэр одоо сайхан сэтгэлээр л одоо үнэлж байвал тэр нийгмийг одоо зөв үнэлэх байх таа гэж боддог. Та гэр бүлийнхаа зургийн альбомыг үзэж ямар таашаал авдаг? За ер нь бид нар чинь бас хаяа нэг зураг авахулдаг, тэрийг авчиад хийчдэг нөгөө альбомд. Тэгээ үргэлж тэрийг дахин онгойлгож хараад байдгүй шүү дээ. Хаяа нэг харахаараа бас эргэж тухайн өнгөрсөн хугацааны тэр үе мөчний үйл явдлыг эргэж санах хат бас хэрэгтэй юм уу да. Хамгийн сүүлд хэзээ үтсэн байна та? Хамгийн сүүлд би саяптар нэрээ бас нэг
гэрийн номны тавиурын хавсаа баахан ном аваад иччихсэн. Тэрийг янзлах гэж байхад л нэг хальбналт гарсан л да. Хэдхэн хоног юм. Таны хүүхэд насны баатар юм бэ? Ямар утгаар асуух вэ? Үлгэр дүүрэл авч байсан. За тэр үед бол бид нар шин бас одоо юу гэдгийг Монгол улсын одоо Жанжин Сүхбаатар гэдэг бид нарыг бол бас сайхан хүмүүжүүлдэг байсан шүү дээ. Тэгтээ мэдээж одоо хүн болгонд өөр юм гэсэн тэр нийгмийн орчинд зориудаар өсөл суртлаар хүмүүжүүлж байгаа, төлөвшүүлж байгаа тийм баатрын зэрэгцээ хүн болгонд, хүүхэд болгонд өөр юм гэсэн бас баатар байдаг шүү дээ. Жишээл одоо хамгийн гоё хувцс өмссөн, хамгийн гоё тэр үед машин өмж явсан жолоо шахнаар гэдэг юм уу. Тэр бол одоо хүүхэд ах хэсэгт бол бас л сайхан харагддаг баатар юм да. Гэр бүлээс гадуур харж байгаа та юу гэж боддог вэ? За энэ бол одоо тэгтээ тэргүй нийгэмд байж байгаа учраас одоо тэрийг бас л үгүйсгэх зүйл дээ. Бас нэг үгүйсгээд яж болохгүй. Байгаал юм чинь тийм ээ. Тий байгаал юм чинь. Бас нэг донжийн тааруул юу юм. Одоо донжийн тааруул гэж би бас өрөөлж болохгүй хаа зүгээр. Таны үг хэр хүчтэй вэ? Ер нь үг гэдэг чинь өөрөө өгөөрхөн хүнийг хүлжиж болно. Тэгэхээр энийг бол хэрэгтэй цагт нь, хэрэгтэй үед нь, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй хүнд нь зөв хүргэж чадах юм бол хүчтэй байдаг. Тэгэхээр би бол заримдаа бол бас одоо өөрийгөө бас боддгийг тэр үед тэгээд хэлчихгүй явдаа гэж. Тийм учраас энэ хүн бол яг хэрэгтэй үед нь хэлий гэсэн зүйлээ бас хэлж чаддаг л байх хэрэгтэй байна. Би таныг илвдлээ. Нэг өдрийн туршид эмэгтэй хүн боллоо. Та юу хийж үзэх хүсэж байна? За одоо тим юмч байхгүй байх л да зүгээр. Тэгтээ одоо нэгэн тимэгтэй болоод төрчүүлээд мэдээж эмэгтэй хүний хийдэг бүх ажлыг л хийх байх та. Юу нь сонирн байна? За мэдээж энэ ер нь эмэгтэй хүн гэдэг чинь бол хамгийн зөөлөн одоо харилцаатай ер нь тухайн гэр бүл гэдэг одоо хоёр багантайг үл тэрний хамгийн гол баг нь бол одоо яхаарахгүй эмэгтэйшүүд байгаа шүү дээ. Жишээ нь хүүхэд төрүүлж өсгөх гэдэг чинь бол ялангуяа одоо хүүхэд бол эцгийнх хоёуланд одоо өртөө. Тэр дотроо тэр одоо хүүхдийг 9 сар тээж тэгээд төрүүлж тэгээд өсгөж хүмүүжүүлнэ гэсэн нь бол тэр эхийн тэр ачийг энэ нүр хүүхэд нь бол амьдралын турш гэсэн гүйсэлдүүлж чадахгүй л явдаг баг гэж боддог. Таны бага хоч юм бэ? За вич нэг хочтойч байгаагүй хаа. Нэг л онцлог лутан байсан баг. Эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээсээ давуу байх шинж чанар нь танихаар юу вэ? Эмэгтэй хүн юу, эрэгтэй хүн юу? Эрэгтэй хүн эмэгтэй хүнээсээ ямар шинж чанараар давуу байх ёстой? За энэ бол одоо нэгэн тэр гэр бүлийг л авч явах хачаа эмэгтэй гэсээ эрэгтэй хүн илүү ногдож байгаа шүү дээ. Өөрөөр тэр гэр бүлийн гишүүдийг одоо мөрөгдөн гэдс сатгалан болж өгвөл илүү сайхан амьдруулах. Тэр ачааг л одоо эцэг л авч явах ёстой шүү дээ. Тэр л давуу тал бас давуу хариуцлага. Хэрвээ та Монгол улсын ерөнхийлөгч бол юу хийх вэ? За ерөнхийлөгч маш сайхан сонсогдож байна. Гэхдээ болгочгөөс. Яг ер нь бол ерөнхийлөгч болно гэдэг чинь бол ялгаа байхгүй. Яг миний түрүүний хэлдгээр Монгол улс гэдэг нэг айл гэр гэж зүйл. Тэр айл гэрийн эцэг нь бол яхаарахгүй ерөнхийлөгч. За тэгээд тэр дотроо бол эхнэр нь байна. За өвөг дээдс нь байна. За хүүхдүүд нь өөр хүүхдүүд нь байна. Хамаатан садан байна. Ийм одоо халуун ам бол биш шүү дээ. Энийг бүгдийг сайн сайхан авч явах тэр сэтгэл зүтгэл ерөнхийлөгчний хамгийн гол чанар байхаа гэж боддог. Таны сургуульд суралцаж байх үеийн хамгийн санаанаас гардаггүй дурсамжтай ямар сайхан өдөр байна? За яг тэр үед бол энэ шинэ жилийг бид нар их
тэмдэглэдэг байсан л да. Одоо өргөн тэмдэглэдэг. Тэг өргөн тэмдэглэдэг. Тэгтээ тэр үед бол одоо шинэ жилд өхөөд ирэхээр чинь нөгөө шинэ жилийн гоёлыг бид нэр гогцоо өсгөж жагаад дэвтрээ хайшилж жагаад янз бүрийн өнгөөр бодож жагаад тэрийг бас сайхан ёолко чимэглэн сургуулийнхаа. За тэгээд одоо өөрснөө ч гэсэн янз бүрийн нөгөө тоглоомд нь оролцсон. За тэгээд хамгийн гол нь нөгөө өвлийн өвгнөөс шагнал авч ирсэн тэр мөч бол бас сэтгэл тоногшоод үлдсэн байна. Нэрээдүүд бол бэлэг авах тийм ээ. Тэгээ тэр чинь бас нөгөө нэрээд дуудуулаад онцлогдсон хөгжин бэлэг авна шүү дээ. Тэр л дотор нь бол нэг мэдээж хэдгээр чихэр жимсний юм байгаа шүү дээ. Тэглээ ч гэсэн тэр бол бас маш том бэлэг гэж хоногшиж үлдсэн байна. Та хэдэн наснда өөрийгөө би гэдэг бие хүний мэдэрч гисэн бэ? За одоо ер нь 10 за нэг ер нь 8 9 10 насны үеэс л тэгсэн баг гэж боддог. Ягаад гэвэл одоо ч гэсэн би хараад байхад хүүхдүүд чинь ингээд 6 нас хүртэл их гоё байдаг байхгүй. Одоо яг ингээд хүнтэй ярьж байгаа нь хэлж байгаа нь үйлгэл бүх юмараа бол их гоё. Янз бүрийн одоо өөр бодол байхгүй. Тэгээ яг ингээд нөгөө сайхан ухаан суугаад ирэхээр л за эн чинь арай өөр ашаалсан гаргаж байгаа шүү дээ хүүхдүүд. Тэгэхээр нэг 8 9 наснаас хойш л би гэдэг юм төлөвшсөн болов. Таны амьдрал тохиолдсон хамгийн ичмэр явдал ямар тохиолдол? Тийм юм байсан болоо да. Зүгээр яг жижиг сажиг янз бүрийн байна шүү дээ. Жишээл одоо би 10 дугаар ангид Монгол хэл утга зохиолын хичээл дээр бас нэг шпаргалх хэрэглэх гэж байгаад манай найзтай хамт багштай нэг баригдажсэн тохиолдол бий л дээ. Тэгтээ тэр багш бол зэмлэв. Тэрний хурааж аваад шкафанда ийдсэн. Тэгээд дараагийн хичээл болохдоо зэрэг за миний над нэг хоёр сурагчийн хадгал уулсан юм байна уугүй юу гэж тэгж л одоо хичээж байсан да. Та хэр цаг барьдаг юм бэ? Би бол энэ аль болох цаг барьдаг хүнтэй. Нэгэнт хүнтэй цаг тохирсон бол аль болох яг цагтаа очихыг хичээдэг. Цагтаа тохирсон хүн чинь цагтаа ирээг бол та хэр удаан хүлээдэг вэ? За тэр л их соолонтой байд юм да. Тэгээ одоо нэгэнт зориод уулзъя гэсэн болохоор ямарс нэг цаг гэртээ хүлээндэ. Танихаар амжилт гэж юу юм бэ? Амжилт гэдэг бол одоо хүний хөдөлмөрийн үр дүн юм да. Хүн өөрөө энэ манайхан бас нэг их юу гэдгийг хөнгөн маягаар амьдарч хөнгөн маягаар орлого олох имийг бас л одоо шохорох гэдэг болсон байна шүү дээ. Энэ бол их буруу л да. Хүн аль болох одоо хөдөлмөрлж байж сайн сайхан амьдрын шүү дээ. Тэгэхээр амжилт гэсэн нь бол хөдөлмөрийн ил үр дүн. Амжилтыг хоёулаа уул гэж бодож үзье. Та энэ уулын хаана нь явна вэ? За энэ бол би бол нэг өндөр гарааг бахоо. Бэлдэн явна. Бэлдэн хөрснөөгүй юу тийм л баг. Ягаад гэвэл хүн чинь энэ богино наснд бол асар том амжилтанд хүрэх нөөц боломж байдаг юм байна л да. Харамсалтай нь бид тэрийг бүрэн дайшилж ашиглаж чаддаг. Тэгээд л тэгсээр байгаа л нөгөө амжилтын оргил дээр хүрч чаддаг бахоо. Таны хүүхэд 1-р ангид орлоо гэж хоёлаа бодъё. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү? Тэгээд тухайн сургуулийн чанараас л хамаарах байх л та. Тэгэхээр одоо чанартай сургууль бол хувийнх байна уу, улсынх байна уу? Тэр нь хамаагүй шүү дээ. Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойлоод чигээвэл та юу гэж тодорхойлох вэ? За би ч одоо их хурлын гишүүн байна уу? Зүгээр их дээд сургуулийн одоо багш байна уу? Нөгөө л жирийн бакий чинь л таны юм зогсож байгаа шүү л гэж тодорхойлж болох юм да. Үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зай бий гэдэг. Энэ зай танихаар. Энэ зай ч одоо
тухайн хөв хүнээсээ шалтгаалах байх л та. Хүмүүс бол одоо ингээд үнэхээр одоо үнэн ярьж гэнүү, хутлаа ярьж гэнүү гэдэг нь ялгагдахгүй байгаа нөхцөлд бол тэр хоёрт бол ялгаа байхгүй, хоорондын зайч байхгүй ч шүү дээ. Тийм учраас тэрийг ялгах чадах тийм одоо сэтгэл хэрэгтэй дээ. Таны хамгийн дуртай баяр ямар баяр вэ? За ер нь одоо бид нар ч баяр их тэмдэглэдэг ард юм байгаа шүү дээ. Манай монголчууд ч сар болгонд баяртай байна. Тийм ер нь бол голдуул баяртай л байдаг шүү дээ. За яг наадам нэг сайхан баяр шиг санагдаад байдгийг. Дууны сайхан дэлгэр цагт их гоё байдаг шүү дээ. Морил дуулаад бүх барил дуулаад тий. За дээр нь одоо уламжил цагаан сар. За Казах төмний Наурыз баяр ч гэсэн их сайхан баяр шүү дээ. Яагаад гэвэл одоо ахан дүүстэйгээ уулзч учран мэндэ мэдлсч сайхан одоо хамтраа тэмдэглэдэг. Гэр бүлийн шинжтэй хүмүүсийн хоорондын одоо харилцааг илүү ойртуулсан тийм баяр юм да. Тантай ярилцаж байгаа хүн таны мэддэг зүйлийг улаан цайм худлаа яриад байвал та яах вэ? Гэхдээ одоо би болж өгөл хэлчих гээд байдаг. Миний бас нэг одоо дутагдал гэдэг юм уу? Эсвэл сул талж гэж хэлж олмагдаг. Ер нь улаан цайм худлаа хэлдэг тийм хүнийг бол ер нь төвчдөггүй. Залаадаа гэж хэлчих гээд байна. Тий, ер нь одоо нүүрэн дээр нь хэлчих гээд байдаг. Тэр бас яхан заримдаа бол ондог, заримдаа бас тэр хүмүүс бол эргэл янз бүрийн бодно шүү дээ. Таныг шүүмжлэхэд та хэр хүлээж авдаг вэ? Одоо шүүмжлэгч бас янз бүрээр сонсож одоо бид нар ч баг дэвжирсэн сонсоо шиг тий, ялангуяа стэрчд бол тий. Тэрийг бол яг үнэхээр зөв алдаа гаргачаад тэрийг зөв шүмжилж байгаа бол шууд хүлээж авна. Уучлалтгүй байна. Үндсэлгүй одоо ингээд буруутгаад байвал бас тайлбарсан чанартай. Тэгвэл одоо бас тайлбар хийх чиг гэдэг. Гэхдээ тэр болгон тайлбар гэлээд тэрний хойноос явдаг тийм цаг зав алга шүү дээ. Таныг хэсэг хугацаанд эзгүй арал дээр амьдруулахар боллоо. Тэгсэн таныг хэрэгтэй 3 зүйлээ авч яваарай гэсэн. Та хамгийн түрүүнд ямар 3 зүйл авч явах вэ? За ямар ч гэсэн ус хэрэгтэй болов. Гар утас хэрэгтэй болов. За дээр нь одоо тэгэл бусад 200-ын одоо хувцас сонор өөр яах вэ? Хайртай уучлаарай салъя гэдэг 3 үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ? Хайртай уучлаарай салъя. Салъя гэдэг чинь хэцүү гэж магадгүй. Ягаад гэвэл хүн хүндээ нөхөр. Тэм учраас тэр хүн чамд урд нь сайн зүйл хийсэн ч бай, муу зүйл хийсэн ч бай. Ямар ч гэсэн хүнтэй салах, муудалцах асуудал бол тийм сайн зүйл биш. Бидний эцэг их биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ алчиг сайхан сургаал өгсөөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Таны эцэг ч гэсэн ялгаа байхгүй эцэг их тийм ээ. Энэ сайхан сургаал өгсөөс танд ямар үг үлдсэн бэ? За ер нь бол би түрүү хэлсэн энэ нүүдэлчин арт түмний өрсөд бид чинь тэр одоо уудам бэлчээрийн тэнд одоо ингээл сайхан малаа өсгөж өрөвөгдөө өсгөж явж байгаа тэр улсууд бол ер нь их шударга арт түмэн байгаа шүү дээ. Малчин арт түмэн гэдэг чинь. Тэрнтэй яг л одоо миний эцэг их өвөө юм аль нь одоо надад бол баг байх та. Ер нь хүнд муу юм хийж болохгүй шүү гэдгийг л төлөвшүүлж өгсөн байна. Энэ л чухал шүү дээ. Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеийг хэрхэн давамдах болсон бэ? За хэцүү үе гэхээр одоо бас мэдээж яг янз бүрийн үе тохиолдсон л да. Тэгтээ тэрийг бол аль болох гэр бүлийн хүнтэйгээ найз нөхдөөгөө тэдний одоо надад хайрлсан одоо сэтгэлийн дэмээр л даван туулсан да. Энэ улс төр гэж юу юм бэ?
Улс төр гэдэг чинь мэдээж одоо энэ засаглалын эрх мэдлийн төлөөх тэмцэл юм уу да. За ингээд баахан тэмцчихэд эрх авсны дараа бодлого боловсруул шийдвэр гаргана. За тэгээд тэрүүгээрээ бол бас ард түмнийг өөртөө татах улс төрийн юуны тоглоом юм уу да гэж засаглалын хэлбэрийн. Тэгэхээр энэ бол альж тохиолдолд энэ их шударга төлөвшсөн хууль дэдэлсэн байвал тэгэл улс төр бол зөв төлөвшөндөө. Та зөөрмөлөөд байвал нойроо яаж сэргэх вэ? Нэг ажлыг хийгээд дуусгачмаар байдаг, бүр нойр хүрээд байдаг. Тэр тохиолдол бол энэ хоёрын хооронд тэгж зөөрмөглээд хийх гэсэн ажил бол бүтэхгүй шүү дээ. Тэгээ энэ унтхан зөв гэж унтсан дээр. Тий, унтсан дээр. Дахиад хоёулаа эд шидийн талаар ярив. Би таныг бусад хүмүүст харагдахгүй болгоё л та. Одоо далдын харамалгаа би танд өгчээ. Бусад хүмүүс таныг олж харахгүй. Хэрв та ийм бол юу харахыг хүсэж байна хамгийн түрүүнд? Таны хинч харахгүй шүү дээ. Намайг харахгүй би бусдыг бол та харна. Хааж очиж чадах нь харахгүй юм чинь. Тэгвэл би хүмүүсийн дотоод сэтгэлийг л олж харгасан гэж бодно. Яагаад гэвэл эргэн тойронд байгаа хүн болгоно тухайн цаг хугацаанд өөр өөр юм гэсэн жаргал зовлонтой. Тэгтээ дотоод мөн чанар нь юу байна гэдгийг л харж чаддаг байвал бас зүгээр дээ. Улс төрч хүн яг ямар байх ёстой юм? Улс төрч хүн бол одоо мөнхийн улс төрчийн байдлаар явахгүй шүү дээ. Хизээ нэгэн цагт эргээд жирийн амьдралаар амьдрна. Тийм учраас аль болох одоо шударга за тэгээд хамгийн гол нь одоо жирийн ард түмний амьдралыг эрхэмлж явах хэрэгтэй байна гэж боддог юм. Таны хамгийн очих дуртай газар ямар газар вэ? Ер нь төрсөн нутагта тэр дотоо төрсөн одоо бөөрөн дээр очих их сайхан санагддаг. Миний одоо төрсөн нутаг бол Баян-Улиг аймгийн Сэнгэл сум, за Хотон Хурган нуурын эрэг дээр их төргөн баг төргөн гэж одоо их сайхан өсгөлнтэй Аймуудаа, Устаа, Уултаа ийм сайхан өсгөлнтэй газар байдаг. Тэнд очиж нэг хөр өчгөтөл ирэн тэгэл сайхан болоод явна да. Хамгийн сүүлд хийж очсон бай та. Хамгийн сүүлд энэ жил яг ойртож очсон. Тэгтээ яг бас дэрэгд ноч хэмжээгүй. Наан нөгөө ерөнхийлөгч улсын хурлын дарга дээртэй бол очсон л доо. Тэгтээ яг бүрэн дээр очих савдал гарсангүй. Жилдээ бол ер нь нэг ойртод очиж тийм ээ. Тэг ер нь нэг л очиж нэг л хөрөх боломж гардаг юм л да. Бурхан таны хаана байдаг вэ? Сэтгэлд зүрхэнд. Дээр байна уу? Мэдээж одоо сэтгэл зүрхэн маань дээшээгээ харьсан шүү дээ. Та уурлахтаа ямар зан чанар гаргад юм бол? Уурлахтаа бол нэг юм яриад байдаг юм аа. Яг хавасаа ганц нэг үг хэлнэ. Амнаас ганц нэг үг унгаах бах. Ерөнхийдөө дуугаа хурах тал руу. Таны ойр дотны хэн нэгэн бүр бачимтаа дэлбэрэх нэ уурлаад та тэр хүнийг болиулж чадах уу? Тайвшруулж чадах уу? За тэр чаана хэцүү байд юм байл. Яагаад гэвэл мэдээж тийм нөхцөлд бол тэр хүнийг тайвшруулах гэдэг үзэн л дээ. Гэхдээ тэрийг бол одоо бас л тухайн хүндээ тайвшруулах гэж байгаа нь авьяасл хэрэгтэй болох байх л да. Над тийм авьяас ирнэ. Хэцүү баха. Түрүүн би танаас таны хамгийн дуртай үг ямар вэ? Ямар үг вэ гэж асууж ирсэн тийм ээ. Одоо таны сонсохыг хүсдэггүй тэр үг. Ямар үгэн дургүй юм бол та? За энэ одоо би бол хутлаа хэлэх. Тэгээ эргээд тэрийгэ тайлбарлах гэж оролдох. Тийм үгэнд бол их дургүй. Жишээлбэл одоо юу гэдгийг зарим амьдрал дээр бол гардаг шүү дээ. Яг ингээд
над дээр бас нэг сайхан хөлжээд эргэж оч нөгөө нэгэн дээр бас л өөр нүүр гаргаад тэгээд эргэж ирээд бас нэг утлаа яриад идэх те. Тийм үгийг бол сонсох дургүй л байт юм да. Таны бусдад бэлгэлж байсан бэлгнээс таны сэтгэлд их тод үлдсэн ямар бэлэг байна? За ер нь мэдээж одоо хүмүүст бол зөндөл бэлэг өгч ирсэн. Гэхдээ яг энэ нэг тод үлдсэн байна гэж хэлж чадахгүй л байна. Гэхдээ одоо материалын зүйлсийн бэлэг бол зөндөл байгаа шүү дээ. Багш нартаа өгч байсан, найз нартаа өгч байсан гэдэг тий. Тэгэхээр тэр бэлгийг тэр хүн аваад л маш их баярлах нь л дээ. Тий. Магнаа хагараад л. За энэ тийм тохиолдлыг надад санаанд орохгүй байна. Гэхдээ бэлэг бол зөндөө өгч ирсэн. Та хэр шудраг хүн бэ? 90 шудраг хүн шүү. Та өөртөө хизээ хамгийн их итгэлтэй байд юм бол. За энэ бол тухайн одоо нөхцөл байдалтай л болоо та. Үнэхээр би бол миний хийх гэж байгаа юм үнэн бодтой. За тэн дээрээ бол би өөрөө бүрэн итгэл үнэмшил тэг байгаа нөхцөлд бол би бол энэ тэр ажлыг бол ямар ч гэсэн хийж чаддаг. Тэгэхээр хамгийн гол нь тэр ажлыг хийх өөрийнхөө нөөц боломжинд тохирч үгүй юу гэдгийг л үнэлсэг нэгэн чухал. Таны гаргаж байгаа шийдвэр таны шийдвэр үү? Мэдээж. Таны ойр дотны хэн нэгэн бас таны гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж гин үү? Нөлөөлж байгаа бол хэрэг нөлөөлж? Ер нь нөлөөлдөг. Ягаад гэвэл энэ чинь нэг хүний толгойноос олон хүний толгойроо илүү байгаа шүү дээ. Мэдээж би бол тухайн асуудал дээр нэг арай өөр байр сууриас сандаад за би нэг ингэчвэл зүгээр юм болов уу гэж бодож яхад за тавуулаа сууж агаад зөвлөдөд тал талаас нь ярьж агаад гаргахад миний дутуу бодсныг бас хүсэж тийм тал бий. Тэгэхээр ийм нөхцөл бол тэр нөлөөлөл бол хэрэгтэй. Гэхдээ тэр нөлөөлөл буруу талаас нь нөлөөлөл байвал тэр бол бас дагахд хэцүү л дээ. Гэхдээ энд улс төрчгөний хувьд бол хувийн өөрийнх нь одоо үзэл бодлосоо илүү нам эвсэл үлгийн одоо тэр нөлөөлөл бол их байдаг юм байлээ. Хүн хөөхд дахвэ баг залуудаа маш их мөрөөдөнт хийдэг. Таны багада мөрөөджсэн мөрөөдлүүд хэр их биелсэн бэ? За ер нь биелж яваа гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүн чинь бас нэг сэтгэл ханамж гэж нэг юм байх хэвээр. Энэ хүний амьдрал чих бог юм шүү дээ. Энэ бог нь одоо насанда бас ч гэж яг ингээд л сайхан амьдарч байна гэж хүн сэтгэл ханамжтай байх хэвээр одоо тэр утгаараа бол миний мөрөөдөл бол биелж явнаа л гэж бодож явдаг юм. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл ямар хэл вэ? За би бол дотоодын ихтэй сургууль төгссөн хүн л дээ. Тэгтээ орос хэл бас судалж л байлаа. Англи хэл бас судлаа. Хуваарь. Хятад хэл бас судлаа. Аль алиныг л бол одоо хоосонгүй л ямар ч гэсэн өөрийнхөө төвшөнд эзэмшсэн байна. Танд хандаж, танд зориулж бусдын хэлж байсан үгнүүдээс танд хамгийн таалагдсан ямар үг вэ? За энэ миний одоо багш нараас хэлж байсан үгнүүд л илүү таалагддаг юм л да. Жишээлбэл одоо миний ихтэй сургуулийн эзэм шинжилгээний ажлын удирдагч багш маань хүн энэ логик сэтгэлгээ их чухал гэж надад хэлдэг юм л да. Өөрөөр хэлбэл яг механик байдлаар одоо тухайн асуудлыг тэр байгаа байдлаар нь сэтгэх биш. Тэрийг хооронд нь уялдуулж, холбож тэгээд учир шалтгааныг нь нарийн учрыг нь олох тэр логик сэтгэлгээ хөгжсөн бол энэ нь бол ямар ч юм дээр бол зөв сэтгэдэг шүү гэж миний багш бол баг ер нь уулзах болгондоо л хэлдэг юм да. Тэр бол зөв гэж боддог. Энэ амьдралын юунд хамгийн хэрэгэлцдэг вэ та?
За одоо энэ нь бол амьдралд бол эргэлзэх юм ч бол зөндөл байгаа шүү дээ. Жишээл одоо өнөөдөр миний одоо тавьж байгаа ажил үйлс бүтэхгүй юу тий. За энэ одоо улс орн маань сайн хөгжих үү эсвэл одоо бас л одоо ингээл хэцүү ядуу зүдүү байдалтай байх уугүй юу гэж. Тэгэхээр эргэлзээ маш их байдаг. Гэхдээ тэр эргэлзээ болгоныг бол бид зөв одоо онцлоод тэгээд зөв зам олох чадвар л хувь хүндч хэрэгтэй, улс төрч хүндч хэрэгтэй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Баякын их хурлцсан ирж оролцож байна. Ингээд таны дараагийн асуулт маань 80 дугаартай асуулт. Дөгч байгаа маань. За. Хүн өхөн үхтлээ суралцсан гэдэг тийм ээ. Тий. Та юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна? За ер нь хүн бол бид рүү бас хэлсэн нийгмийн бүтээгдэхүүн гэж. Тэгэхээр өнөөдөр бол нийгэм маань асар хурдтай хөгжиж байна шүү дээ. Тэгээд болж өгвөл одоо залуучуудын алханаас хосрохгүй шиг шин зүйлийг л тухай хүртэл багч гисэн өөртөө шингээс сурах юмсан гэсэн ийм бодолтой байдаг л да. Тэгэхээр энэ дашрам дэлгэхэд бол за Монгол улсын одоо хүн амын дундч наслт бол нэг 68 67 68 нас биш үү. За энэний одоо цэцэрлэгийн наснаас өсвөлээд ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль, за тэгээд одоо магистр энэ зэрэг хамгаалж явах гэсээр байтал. За энэ 68 нас жилийн за нэг 27 8 жил нь тэгээд зөвхөн сурах зориултаар явчихдаг юм байна. Зарсуулагчдаг юм байна. За ингээд 68-аас 28-аас чаар 40 жил үлдэж байгаа тий. За тэгээд тэр 40 жилээсээ нэг хүний залуу насыг ч нэг 35-аар хязгаарлаж байгаа шүү дээ. Ярьдаг шүү дээ олон улсын хэмжээнд. За тэгээд одоо 35 хүртлөө бас нэг гэр бүл болох гээд өр хүүхдээ болох гээл ажил төрөлтэй болох гэж явсаагаад бас нэг эсэх ус өнгөрчөж байгаа. За тэгж байтал нэг 35-аас за нэг 50 хүртлээ нэг ажил төрөл дээр өсөөд нийгэмдээ бас нэг баяр суурь эзлээд ингээд явж байтал 50-аас хойш эргээд ухаргаанаа гараанд орчдөг. Тэгэхээр энэ хүний амьдралын мөчлөг хүртэл хүн болж өгөл аль болох одоо шин юм сураал явах хэрэгтэй. Хамгийн сайн найз гэж ямар найзыг хэлв? За ер нь хамгийн сайн найз гэдэг чинь бол жаргал зовлонгүй чин зэтгэлээсээ хуваалцдаг тийм л хүнийг бол хамгийн сайн найз гэж би боддог юм. Гэхдээ энэ эсрэг талын хувьд бол шил одоо хамгийн муу найзыг таньдаг ямар шалгуур байна вэ гэж. Энэ талаар одоо манай Казахын орд түмний агуу их яруу найрагч сэтгэгч одоо Гүн ухаанд нь Аббай Хунанбай өөртөө асуулт тавиад ингэж хариулсан байна. Хамгийн муу найз гэж хэнийг хэлэх вэ гэж. Тэгээ хариулт нь бол хамгийн муу найз гэдэг бол хэрвээ чиний толгой дээр нар тусаж байвал дагаад залдаггүй сүүдэр. Хэрвээ чиний толгой дээр үйл хурж байвал хайгаад болдохгүй сүүдэр гэж. Утгыг нь ойлгож байгаа юм. Энэ бол мундаг үг байна. Тийм мундаг үг. Эмэгтэй хүний ямар зан чанар танд таалагддаг вэ? За энэ бол одоо ямар ч гэсэн эмэгтэйч бай, эрэгтэйч бай, нөхөрлөдөө ч байвал тэгэл болно шүү дээ. Энэ чанар чухал да. Тэгэд өргөөгт гэр бүлээ сайн авч явах тэр одоо чанар чухал да. Юунаас хамгийн их айдгүй та? За айдаг зүйлч бол мэдээж одоо хүн өчргөө тэгж нэг айх ч юм зүгээр тэгтээ хүн нэгэн энэ ертөнцид ирсэн юм чинь эргээд буцсан шүү дээ. Тэгэхээр хөл гэдэг чинь бол хүн болгоны л айдаг зүйл баг. Мөнгө танихаар юу вэ? За мөнгө гэдэг бол одоо яг
янз бүрийн тодорхойлт хийж болно. За мэдээж одоо төлбөрийн хэрэгсэл гэдэг шиг юм уу. Ингээд. Гэхдээ миний одоо бодож байгаагаар мөнгө гэдэг чинь бол хүн чанарыг хэмжих бас хэмжүүр гэж бас хэлж болохоор байна. Ягаад гэвэл огт одоо мөнгө хоосон ядуу байж байгаад гівгэнт баяжсан хүмүүс тэр их мөнгөд баян болсны хөрөнгөтэй болсныг дааж чадж гин үгүй юу? Тэ? Зааш нь хуурч гин үгүй юу? Гэдэг чинь бас тэр хүнийг л шалгаж байгаа шалгуур шүү дээ. Нэг талаар. За нөгөө талаар бол энэ мөнгө гэдэг чинь өөрөө одоо хичнээн их хоримтлууллаа гэж бодъё л доо. Гэхдээ хүн анх төрөхдөө нүцгэн төрнө. Ямар ч хувцсгөө төрж байгаа. Нэг зоосгөө төрж байгаа шүү дээ. За энэ ертөнцөөс буцахдаа ч гэсэн нүцгэн босно. Хичнээн их мөнгө хоримтлуулсан ч гэсэн тэрийг гартаа атгаад явахгүй шүү дээ. Тэгэхээр мөнгө гэдэг бол амьдралын том утга учир гэж би үзэхгүй шүү. Тийм чухал биш юм байна. Тийм чухал биш. Тэгтээ мэдээж одоо сайн амьдрахд бол хэрэгтэй ч гэсэн бас л энэ тэрийг бол бас хүн чанарын хязгаар дотор л үнэлэх ёстой. Та хүн чанар гэж хэлж байна л да тийм ээ. Хүн чанар, хүний мэс өнөө цагт маань ер нь яг ямар болоод байна? За энэ харамсалтай нь энэ бол жоохон руудж байгаа гэж би боддог. Яагаад? За энэ нэг талаар бол одоо энэ бид чинь 90 оноос нэг нийгмээс нөгөө нийгэм шилжиж байна шүү дээ. За нийгмийн одоо шилжилт гэдэг чинь зөвхөн одоо өмч хувьчлал эдийн засгийн шилжилт биш юм шиг байна. Хүмүүсийн одоо сэтгэл санааны том өөрчлөлт явагдаж байна. Энэ хооронд бол яг олон сайхан шинжилгээ хийгдсэн л дээ. Хүний эрх хэрэгжүүлээг одоо дээдлсэн хууль тогтоох бүх одоо асуудал бол жинхэнэ ёсоор явагдаж байна л да. Ардчилсан нийгмийн дэг жайгийн дагуу. Энэ бол сайхан хэрэг. За гэхдээ хүний одоо мөн чанар гэдэг чинь нөгөө л бидний төрөвчийн ярьсан нөгөө зоосны нөхөр харах. За хөнгөн хялбараар баяжих гэсэн ийм одоо тэмүүлэл бол одоо бас л давхар явж байна. Гэхдээ энэ бол одоо би бол одоо ингээд өхөлд бүх залуучуудыг гэдэг шиг бүхнийг бол үүсгэж байгаа хэрэг биш л дээ. Энэ бол нэг хэсэгтэй л ингэж явж байгаад бас зөв голдролд орох болов уу гэж харж байгаа. Жишээлбэл одоо Японд бол цунами боллоо гэхэд тэнд ам аврагдахын тулд тэмсэж яхад тэрүүгээр дүүрэн одоо мөнгө төгрөгээд тогшил ингээд өрн таран ил хэвдэж яхад тэрийг очиж авахгүй байна гэж шүү дээ. Тэр улсууд. Тэгээд тэр нь бас л одоо тэр Японы нийгмийн хүмүүсийн хүн чанарын төлөвшил бас байна шүү дээ. Тэгэхээр манайд бол одоо хэрвээ тийм байвал яах вэ гэж. Тэгэхээр энэ бол бас л хөгжлийн л нэг тодорхой шатанд голдролд орчих болов. Манай нийгэм чинь ядуу зүдүү нөхцөл байдал чинь бас тийм ямар хөтөлгөж байгаа болов гэж бодож байгаа. Бидний Монгол улс хөгжиж байна. Одоо машины милээр ярих юм бол одоо хэдэн милтэй явж байгааг нь мэдэхгүй л байна л да. Танихаар ирээдүйн сайхан Монгол орн хэдэн он бол? Та хэдэн он гэж харж байна? Гэхдээ ер нь бол Монгол улс бол өнөхөр хөгжиж байгаа. Би санал хэлж байгаа. Ягаад гэвэл одоогоос 20 жилийн өмнө, 25 жилийн өмнө ямар байсныг бид нүдээр үзэж биеэрээ туулж ирсэн хүний хувьд бол бас ч гэж хөгжиж байгаа шүү. Нийгэм ч хөгжиж байна. Хүний эрх хэрэгжүүлэгч дээдлж байна. Хүний одоо сонголтын бололцоо бас их болсон байна шүү дээ. Хүн заавал одоо төрийн албанд хэдэн төгрөгийн цалин хараад суух биш. Өөрийнхөө хувийн бизнес эрхлээд сайхан амьдрах тэр бололцоо нь байна шүү дээ. Гагцгүй бид бол одоо эвэ хичээгээд төрийн одоо тэр бодлогоо зөв тодорхойлоод явчих юм бол
хөгжил бол ойрхон байна. Би өөдрөг байна. Ер нь бол өсрээд л одоо нэг 10 жилийн дараа гэхэд бол бид улс орныхоо хөгжил дэвшлийг бол гайгүй сайхан болно л гэж хааж байгаа. Та хамгийн сүүлд сэтгэлээсээ хизээ инээсэн бэ? За одоо санахгүй байна. Энэ нь бол дандаа л инээд. Одоо ялангуяа найз нөхдөд ер нь баг өнгөрсөн 7 хоног ч гэсэн инээж л байсан шүү. Жишээл их хурлын гишүүд ингээд хамтдаа суугаад янз бүрийн асуудлаар бол инээлдэг шүү дээ. Бидний амьдарч байгаа нийгэмд өөрчилж засаж залруулж янзлах ёстой маш олон асуудлууд байгаа л да. Танихаар бид хамгийн түрүүнд алнаас нь эхэлвэ? Хамгийн түрүүнд энэ архитект гэдгийг бол нэг жоохон хязгаарлах хэрэгтэй байна. За хариуцлага гэдэг имийг бол төлөвшүүлэх хэрэгтэй байна. Бид чинь хэдийгээр одоо эрхчлөөд нийгэмд амьдарч байгаа ч гэсэн энэ хариуцлагын асуудал бол хуульд эдлэх тухайн хувь хүнийг энэ нийгмийн би одоо ухамсартай идэвхтэй гишүүн шүү гэдэг тэр төлөвшлийг залуучуудаа бий болгох хэрэгтэй байна. Тийм учраас энэ залуучуудын одоо төлөвшил хүмүүжлд илүү анхаарах хэрэгтэй байна. Дээрээс нь арх. За мэдээж. Та хэд наслахыг хүсэж байна? За энэ мэдээж болж өгвөл урт наслахыг хүсвэг яах вэ? Ямар ч гэсэн одоо хүн чинь мөрөөдөл гэдэг үсэгдэхгүй шүү дээ, тийм. Жишээл одоо заа ингээд хүүхдтэй болох юмсан. Тэгж байсан ачтаа болох юмсан. За тэгж байсан ачийнхаа одоо сургуульд орохыг хүсэх юмсан. Тэгж байсан магадгүй одоо 30-таа болох юмсан гэж бол хүн болгон л боддог л баг. Тэгэхээр бол мэдээж урт наслахыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас л бурхан мэдэн шүү дээ. Маргааш дэлхийс сүнэнэг бол амжуулт та юу их вэ? За тэгээд тим нөхцөлд бол одоо хүмүүстэй бол одоо тэгэл хэрвээ би буруу юм хийж байсан бол намайг уучлаарай л гэх багт. Өөр юу хөө. Хайр гэж танихаар юу вэ? Хайр гэдэг чинь сэтгэлийн одоо нандин утас юм уу да. Тэгвэл амьдрал гэдэг бол хүнд бэлгэлсэн бурхны бэлэг гэж хэлж болохоор байна. Яагаад гэвэл хүн гэдэг чинь амьтнаас ялгагдах хамгийн гол асуудал нь тэр амьдралаа тэр бурхнаас бэлгэлсэн сайхан баяр баясгаланг ямар утга учиртай сайхан авч явна гэдэг чинь бас л том бэлэг шүү дээ. Хэрвээ та хүн болж төрөөгүй бол ямар амьтан байх вэ? За одоо мэдхгүй юм. Хүний биеийг ол төрөөгүй байсан бол тэгвэл яд ч нэг шуу болчихгүй зүгээр ч хийж магадгүй юм да. Бас нэг өндөрт нисэл холыг хараал явж идэх те. Шуу дотор ямар шуу байх вэ? Бүргэд байж болно шүү дээ. Бүргэд байж болно. Одоогийн амьдралд сэтгэл ханамж хэдэн хөв бэ та? За одоо хуваар илэрхийлэхэд хэцүү үстэй. Зүгээр ерөнхийдөө ханамжтай л гэж хэлж болно доо. Одоо хүртэл хэр үнэн зөв хариулсан бэ та? Миний асуусан асуултанд. Би бол энэ үнэн зөв хариулах хичээсээр л ирлээ. Тэгтээ таал өнөлж байгаа баг. Яг одоо танд ямар сэтгэл төрж байна? Энэ ярилцлагын талаар уу? Сайхан сэтгэл төрж байна. Ягаад гэвэл багшийн асуултанд хариулж байгаа юм шиг сэтгэл төрж байна. Тэгтээ би бол аль болох үнэн сэтгэлээсээ л хариулж байна. Ингээд би танаас 99 асуултыг асууцсан. Нэвтрүүлэг нь үндсэндээ ингээд дуусч байна. Нэг асуулт дутуу. За, нэг хариулт дутуу. Та надад юу асуулахыг хүсэж байна? За энэ дээр бол одоо энэ өнөөдрийн энэ нийгэмд хувь хүн ямар байх ёстой вэ? Тэгвэл Монгол эх орн маань тэр хувьнаас шалтгаалах үгүй юу гэж асууж болох уу гэж. За ингээ асууя. Тэгвэл та яаж хариулах байсан бэ? Тэгвэл би бол одоо нийгэм гэдэг чинь өөрөө хувь хүнээс
өрдөж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол эх орон гэдэг энэ сайхан гэр бүлийн гишүүн болгоно, хүн болгоно доор үртээ энэ эх орныхаа сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэх юм бол Монгол эх орн маань сайхан хөгжинэ гэж би хариулахаар байна л да. Яагаад гэвэл тэр нь малчин байна уу? Жирийн ажилчин байна уу? Том дарга сайд их хурлын гишүүн байна тэр намаа ахгүй. Доор үртээ энэ одоо сайхан эх орныхоо төлөө өөрийнхөө хувь нэмрээ оруулаад явах юмсан л гэж. Хувь нэмрээ оруулна. Дээрээс нь эх орныхоо төлөө цоглох зүрхтэй байх шээ. Мэдээж. Эх оронж үзэлтэй. Тэр нь хамгийн чухал асуудал. Ингээд та бидний өнөөдрийн нэвтрүүлэг хугацаа маань ингээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт мань хүрэлцэн гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирье. За баярлалаа. Одоо ингээд энэ дашрам дэглэхдээ бол та бүхэн маань үнэхээр одоо шинэ ажил үйлсийг сэдэж энэ мэдээллийн орон зайд бол шинэ арга барилаар ажиллаж байгаа юм байна. Та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье. Та бүхэндээ бас хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг хэлье. Баярлалаа. За баярлалаа. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг их өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Баки хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.